Хөгжим чамд хүн цохилт өгдөг. Гэхдээ тэр цохилт чамааг өвтгөх биш эмчилдэг. Хөгжим миний ч чинээч бид бүгдийнхэн зүрхэнд эгшгэлдэг. Хөгжим чамд баяр баясгал уутгар гуныг алиг нь ч өгч чадах хүч. Хөгжим чамайг нарсаатлаа сэтгэлээр унсан үед босгож ирэх сэтгэл зүйч. Хөгжим гэдэг бол хөгжил дэвшил. Хөгжим гэдэг бол амьдралын хэв маяг хөвшил. Хөгжим хүмүүсийг эвлэрүүлдэг бас эвдрүүлдэг. Хөгжим гэдэг чиний энэ хорвоод амьдарч байгааг сануулгах сэрүүлэг. Хөгжим чамайг залуужуулна. Хөгжим гэдэг хорхогтой зүг буцалсан халуун чулуу. Хөгжим чамайг алж чадна, амьдруулж чадна. Хөгжим гэдэг бурхан but at the same time хөгжим гэдэг чөтгөр. Ямар ч хөгжмийн жанр pop, rock, jazz, blues, reggae, electro, hip hop, rap, trap бүгд үзэх давгаах жолоос гаргаж олон харан хүн амь амьдралаа зориулсан байж үдээ зэр төрсэн түүхтэй. Тиймээс хизээж битгий дахин хэлээ хизээж битгий ямар ч хөгжмийг гадуурх чи. Чиний амьдралын түүхээс угаасаа илүү. Би хар багасаа л хөгжим хийхийг мөрөөдж өссөн. Хар сарна Майкл Джексон миний шүтэн байсан. Тэднийг тайзан дээр дуулахыг хараад би дөөрэж бүжгэлдэг байсан. Харин одоо 2019 он миний тайзан дээр гарч ич намайг хүүхдүүд дөөрэж бүжлэх цаг нь болсон. 11 сарын 29. Энэ бол миний хөгжимтэй амьдралаа олбсны 12 жилийн үр шим. 11 сарын 29. Энэ бол ойчсон крүүтэйг нэгэн гэр бүл болоод 10 жил болсны тэмдэглэлт өдөр. 11 сарын 29. Энэ бол надтай адил амьдралаа хөгжимтэй олбсон олон ах дүүс найз нөхд минь ирж надад баяр хүргэх өдөр. 11 сарын 29. Энэ бол намайг дэмждэг ойлгодог бүх хүмүүсийн хамтдаа цуглах өдөр. Би бол гинжин. Хүмүүс намайг трап хөгжмийн хаан гэж ярьдаг. Гэхдээ би юуны ч хаан биш. Би зүгээр л хөгжим гэдэг зүйл тайртай. Хөгжмийг чин сэтгэлээсээ хийх гэж эрмэлздэг бусдын дайдлыг л хүн. Анх надад юу ч байгаагүй. Тоосон дарагдсан кассетны хөгжим л байсан. Yeah baby, from toss to toss.